тэр тавтай хүн чинь өөрөө анх тэр компанид орж явахад яг тийм одоо юу явж исэн те. Тэгээд ийм цикл яваад байгаа юм шүү. Таны буруу жишг хүртлөөсөө хамгийн их тогтсон жишг. I know гэдэг. Гэхдээ ингээл учир зүггүй байнга зараад нэг өөрийнхөө үр хүүхэд шиг юм шиг бодоол тий. Ингээд тэрнийг юм чинээд боддгоо бол айгүй хэцүү байна. Тий. Жинзи үе гэж яриад байгаа боловч жинзи үеийнхэнтэй бүх хүмүүс бас харьцаанд орж байгаа байхгүй юу? Тэгэхээр ганц үеигээ одоо мундаг эсвэл хэцүү гэдгээрээ биш. Би чиний одоо ажилт нь уу? Би чиний ажил шууд явах уу? Сайн байцгаана байсан. Нэрээ сайн байцгаана уу? Нэрээ чи сайн байцгаана уу? Би юу яла? Гойпод гэж бодоод. Тий. Тэгээд сая таныг ирэхийн өмнө уг нь би зохицуулчих гэж бодоод яг бүрх дээрээ баригдчихлаа. Би газ ажил амжуулчаад ирсэн бохгүй юу? Тэгээ юу яах чинь? Та нөө яга Японд очсон нэг зурстай идсэн штэ. Цодон нөгөө нэг бүрч харсан хаамахтай тэгээ кари. Яар гоё. Хийж идэ гэж бодоод тий. Яа одоо ингээд гахаамахаа ер нь юм зузаан байвал ингээд сайхан давтаад нэмгэлжүүл зүгээр тэгвэл хурдан болно. За. Тийм гахаамахаа нэмгэлэхгүй зузаан байгаад их юм бол тосондоо хитэх шараад хитэх тосрох уу. Тий. Үүнээс ингээд та ер нь ингээд одоо болцооны үеэр ч юм уу тий. Гоё бажаах махч ямар хоол идэх дуртай юм ер нь би ёстой янз бүр ш. Заримдаа би бүр 100 шин тэ 1-р хаална 2-р хаална дандаа орс маягийн хоол хийн. Яа бай. Янз дөө. Гэхдээ ер нь та нэг хоол хийхээр заавалчгүй нэг юм орхон төрлийн юм хийдэг те. 100-штай, шөлттэй, 2-р хоолтой. Яг тэр чийг санаанд орчих шүү дээ. Тэгэл гой багаар нь хийгээл олон төрлийн мэдээл. Хараад тэгсэн сүүлийн үед бод нэг дараа олон төрлийн мэдээ болчиход байгаа ш. Тийм үү? Яг нэг хоолоод идэх шүү. Яагаад гэж аваа та? Гой хоолоо гой шингээгээд баг идээгээд. Та ер нь дэглэн барьд юм уу? Барь ш. Тийм үү? Яг ямар хуу дэглэн барих уу? Ер нь бол нэг дараа их хитгэсэн татгацдаг болсон. За. Тэгээд өдөөний цай уудаггүй байсан. Өдөөний цай тахмал уудаг болсон. Тэгээд өдөр хоол идэл арай хоол идэхгүй ч юм уу. Одоо би өнөөдөр чиний хоолыг идэн гээд ер нь бол юм хөнхөө хоолтод байсан. Багавтрал ятч юм байна. Гоё юм билээ ингээд хүлээгээд идэм чинь. Тэ? Билэн үү? Би ч бас тэгж байгаа сандралтай л. Юу ч мэддэхгүй. Танд гоё таалагдтал уу гэж бодоод таныг Япон хоолнд дуртай ах гэж бас бодоод. Би үнэхээр би тэгтээ бүх төрлийн бүх улсын хоолнд дуртай ш. Ер нь үү? Тийм. Гэтэ та ингэ нэг нь нэрэл юу ямар хоол вэ? Гадаад хоолноос. Гадаад орны. За мэдээж би хятад хоолнд бол нугасгүй. Тэ. Тэгээд надад сая Франц явхад сүүлийн 2 явалтан дээр Франц хоолтой үнэхээр таалагдсан. Тийм үү? Олон курс аваад ирдэг. Тэгээ бага хэмжээтэй. Тэгээд ийм өөр гэсэн амт. Загвар. Юу үзэсгэлэнтэй. Ер нь ч чамин те. Чамин. Гэтэ порт жоон багтаа те. Порт багтаа. Гэтэ нэг олон курс болохоор яг цадж байгаа байхгүй юу? Францад бүх төрлийн хоолыг гүнжмэн хаана гоё юм байна. Тэнд явах дуртай гүнжмэн. Тэг бүх хоолнуудаа нэг дор гаргаад тавьчихдаг гэсэн гинэ. Одоо анх дээр үед. За. Гэтэ гоё хоол гоё. Тэгснээ ингээд энэ зогссон зүгээр юм уу? Энэ чоо. За болцсон ингэ байж гоо. Гарах хэвээр. Гарах чи. Тэгэхгүй. Үнэхээр чи айгуу тийм ичтэрч цагийг айгуу гоё үр хөвтөлтэй өнгөрөөд юм шүү дээ чи. Лөлөө наш үнши стрэлээ сайн уу? Нараа дэвтэр ингэдэг. За лөлөө. Лөлөө. Наш тэр ингэж. Дан дараа. Яа, энийг гаргаад энэ хаан тавиул.
Гай үзэлчиж. Оо, ста хамаг юм чинь болчих. Энэ явж байгаа мó. Энийг түрүү хийцээ. Оо, ямар гоё. Тэнгүүтээ. Аль би чам тавих. Мэн дээр энийг доор тавь. За тэгээ. Натха аваад шүү энэ дээр тавчих. За тэгээ. Бас айлын галтайгаа хэцүү байна уу? Гайгүй мэн. Ер нь. Оо, ямар гоё юм бэ. Би юугаар хийснээ нь ч мэдэхгүй байгаа. За гоё юм. За. За энэ хажууд будаа болоо хэвээр. Болж мэл. Зэрэг бол. Чи гэхдээ манай юмнуудыг яаж хатад хийцэн юм? Би чи ингээл хараал. Ямар гэндэг юм бэ? Айлд очиод тоол хийдэг сүртэж. Бид тэр ингээд Японы хоолны газар авахгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг японочд амьд загас иддэг штэ. Тэгэл нөгөө нэг онормагч та сонирхолтой байх юм болов гээл яагаад шууд онормагчийн нүдэн дээр нь ингээл нөгөө загас чинь шууд ингээд барингуудаа зүсээд шууд ингээд талаар нь зүсээд тэгсэн чинь нөгөө нэг загас нөгөө мэдрэл нь ажиллаад зүсэгдсэн мөртөө тал загас ингээд талаараа зүсгчээд ингээд сүлэн ингээд тэгсэн чинь онормагч хөрхий сэтгэл нөхцөн юм яасаа хайхад нэг идээгүү тэгэхдээ Чи тий би тэгэл юм санахгүй болохоор тэгэл идэл доо. гоё ресторан тий. Тэр бол гоё юмсан. Япон гоё, Солонгосоос гоё шүү те. Солонгос гоё. Солонгосын бүх ресторан бүгд өөр. Одоо наа чи юу болоод байгаа? Одоо энэ будаа агшаасан зүгээр сайн. Айлч адилхан мах шаарддаг газар ээж ижил ямар нэгэн байдлаар өөр. Гэтэ би нэг юм боддтой юм. Одоо ингээл Японд бол ингээл вагю те. Солонгосд бол ингээл өөр ингээл байдаг штэ. Тий. Тэнгүүд өхрийн мах нь. Тий. Би тэнгүүд гэхдээ яг хамгийн амттай шинжтэй идүүштэй. Энэ Монгол мах юм байна даа гэж би. Тийш. Яг нь тэр вагю те тэр Kobe beef энтрийг нь идэхэд бол гоё. Амд ороод уусаал зөөл. Тэгээ баян идэх юм бол нэг юм идүүргүүл санагцсан надаа. Бид чи бас нөгөө Монгол маха дээр үсэл ахуулаад ингээл сайхан жажлаа те. Тэгэл их шинтэй шүүслэг. Уусаа Монгол махаа хүмүүс сандаг ш. Тий. Тэгээд нэг юм махны бас юм амттай те. Ясээ тийм дүнлэхэнд орчод байгаа шүү сүйд. Бид нэр Австралид Сиднейд очиод Шангрилад нь олон дараалахгүй юу? Сиднейгээд Сиднейд амьдардаг гоё эмэгтэй. Стейк авсан чинь ингээд стейкийн зүсэхгүй амар том ингэж гаргаж ирсэн. За та нар селфи хийгээд зураг авчаад буцаад өгч бид нар зүсээд аваад тэр. Ой тэргээс гоё санагдсан. За одоо энийг ойлаа. Ойлаач яах вэ би л. Тий. Хараад хажууд би дэмжиж харсан. Тий. Одоо нэг шарч идвэн за. За манайхан ч гэсэн үзэгчд ч гэсэн харж байгаа хэ тий. Ингэж хийх юм байна. Гэж мэгээд. Яа ингэ болцсон. Ингээд болоо юу? Ял болоо. Наад руугаа аваалаад байна. Тэг чинь бүгдийг хонж аваад дэш бушир тэг чинь. Би чинь цэвэрлэгч юм биш үү? Өөртөг чинь. Тэг хүн ингээ хаад хийж ах зүгээр хараацсан бас эвгүй идэм байна. Яг нэг төрөдлөө миний бэлэг авдаг шиг юм тэр юм байна. Чи бэлэг авдаг санаа зовоод байгаа юм уу? Бүрст гоё юм шүү чинь. Чи ямар мундаг юм бэ? Цаанаас айгу мундаг. Ингээд шууд хоёр талд ингээд будаан амттад нь шууд зэрэг бэлэн болоод. Тэгээс айгу хурдан шарчлаа шүү дээ. Дахин юм баха. Би ер нь гэтээ нэг хоолыг айгу хурдан. Тийм байх. Ингээд бүгдийн зэрэг ажиллуулаад. Одоо нэг хүмүүс чинь ингээд 50 их дуртай шүү дээ. Нэгээр нь шараад дараагийнх нь үлдэл мүлдэл. Тэгвэл ингээд бүгдийг ингээд зэрэг хийгээд. Хурдан идэм бэ. Би гоё юм даа. Тэр жохос сэлэнг өгөө. Би ерөөсөө хариултаж сонсохгүй шууд сэлэнг өгөө. Яг би ч яг сэлэнг гэжсэн. Тийм үү? Ашиг хөдөн маа. Хөтө хөргөч. Халаацаа би бүрсээ. Тимкэг авсан удаа гин шууд хөргөчөнд хийсэн. Гэхдээ би нөгөө эмтэйгээ адилхан хослох юм болоо гэж бодохгүй юу.
Сэлэнгээг явна. Сэлэнгээ найз байгаа. Сэлэнгээ минь найзын ундаа штэ. Сэлэнгээ нэртэй бүх хүний төлөө. Сэлэнг. Та энэ түүхийг мэдхөө? Түүхч байх те ер нь. Одоо дээр үеийн бидний уудаг гэсэн ундаг бид нарт зориулж ирсэн яасан. Тавьтангуудад гэсэн чи та нар дуртай байгаа дийнэ. Тий. За. Ажигаа юм ребрендинг хийсэн юм байл шүү дээ. Тэгээд энэ тэрэл сэлэнгт нь айгүй олон төрлийн нөгөө Монгол орны хөрсөн зургасан юм шинтэй эмийн урмлууд ортонд нь авсан юм байт юм байлаа. Жишээлбэл нөгөө нэг алтан гагнуур. Залтан чинь ханиатан дуудаг лээ. Тий. Ганг өвс. За тэгээд цэний үндэс гэх мэтчлэн. Тэгээд энэ нь болохоор яг бүр 400 жилийн өмнөөс одоо нэг Монгол ардын одоо имлэгт одоо энэ одоо өвсүүдийг ашиглаж хүний тийм ядаргаа тий янз бүрийн өвчин ханиад том хөрсөн үед мө тэгээд ийм имжлэхэн бичиж өгдөг гэсэн тийм эмийн урмлууд юм байна. За одоо яхаа ундаагаа ууж бас имжлэх юм уу? Ер нь бол ингээл тэдэр орж ийнө гэдэг чинь тэгэл бас биеийн сайн гэсэн. Тэ гоё шүү дээ. Хүмүүсийн дуртай гацтай ундаа хийхдээ дээр үеийн бидний уудаг гэсэн те 70 80 оны үед уудаг гэсэн улаас гэж өгсөн байхгүй юу? За. Тэрнтэй адилхан татахгүй юу? Тийм үү? Тий, чи мэдгүй юм уу? Мэдгүй шүү дээ. Би ч нэг ч 70 80 хаанч байгаагүй шин. Тэгээд тэр ундааг дуурайгаад тэрл сэлэнг хоёрыг хийсэн байхгүй юу? Тийм үү. Тэгэнгүүтлээ дээрэс нь яг нөгөө эрүүл мэндэд хэрэгтэй ургамлаар хийсэн байгаа. За хоолой байлаа зүгээр. За одоо идэв. Сэлэнгээ найзаа хоолой идлээ найз нь. Гоё харагдаж байна. Гэт тэгвэл яа. Нөө ин коко бүр нэхэд Коко бүр гоё. Ямар гоё. Нэрэ махан зөөлөн болчтой юм байна тий. Хамах. Тэгээд хамах. айгуу сайн давтангууд ийм гоё зөөлөн арай. Тэгээ ямар гоё царайлаг юм бэ? Тэгэл ингээл каритаа. Темко соолыг цэвэрхэн идэм байна. Цэвэрхэн гэдэг нь ингээд хийж байгаа орчноо заваарчулахгүй юу? Тийм тэгээд бас хоол нь ч гэсэн гоё шүү дээ. Just влогоор гарч байгаа юм чаас. Хичээн шүү дээ. Урд нь ганцхан Instagram зориулж хийдгсэн чи одоо ундрмаад дээрэс нь влогонд зориулж. Харин. Энэ зэлэн гоё юм те. Ямар гоё юм бэ? За. Одоо ажиллаж байна тий. За. Асч яах вэ? Та ажиллаж байхгүй юу? За, үзэгчдээс маань кейс маань ирсэн. Тэр нь аюу гоё комментүүд биччихлээ. За, та энэ харсан уу? Харсан. Миний санснаас хүмүүс их биччихлээ шүү. Тийм. Тэгээд яг манай багийнхан би биш шүү. Манай багийнхан сонгосон кейсээ. Бас олон хүмүүс кейс явуулсан. За. Заавшгүй. За. За. Би 22 настай. Саяхан их сургуулаа төгсөөд анхны ажилдаа маркетингийн компанид ажиллаж байна. Эмэгтэй эрэгтэй. За тэр хүүсийн бичээг юм байна. Баггүй. За. За. Манай байгууллага 50 гаруй ажилтнтай. Олон насны хүмүүс хамт ажилладаг. Маркетер мэргэжлэрээ орсон ч өглөө хурлын үеэр одоо хамгийн жаахан гэдэг шалтгаанаар менежерийн кофенд явах, бичиг цаасын одоо энэ төрөөр хөөцөлдөх зэрэг ажилтаа. Яг өөрийнх нь одоо маркетинг ажилтай холбоогүй. За өөртөө холбоогүй. За. Өөрийнх нь ажилтай холбоогүй зүйлсийг одоо хийх хэрэг гардаг боллоо гэж байна. За ах эгч нарынхаа одоо итгэлийн алдахгүй тулд үгүй гэж хэлэлгүй бүгдийг нь хийсээр л саяхан хилцээрээ ажил тараад нэг газар орсон юм гинэ. За сууж л дээ. Ажиллаараа тий. Ах эгч нар нь нууцгааж би цай авахыг сонгосон гэж. За. Гэтэл ах эгч нар нь бидний хүндэхгүй байна гэсэн шалтгаанаар заавал одоо өөртөө хамт сууж одоо арх уухыг шаардсан юм байна л да. Бас л үгүй гэж хийж чадлагүй хамт уулаа. Нэг их уудаггүй учраас маш хурдан согтоод согтсондоо бас хамаагүй юм ярьчихсан байна гэж. Яана. Тэрнэрээ мэдээд авахгүй юм уу? Ер нь тэгдэг юм байна гэж би бас тэгж ойлгосон. За тэгээд
Үүнийг бүгдээрээ ажлынхаа цайны цагаар одоо ингээ яриад байна гэж. Дараа нь. За. Надад маш духгүй байна. Одоо ажилласаа гардаг ч юм бэлүү. Яавал дээр вэ? Хоёроо. Уг нь тэр удаа дуртай аваад шүү дээ. Өмнө саяхан орсон хамгийн анхных нь ажил юм байна. Тийм биш үү тий. Тэгэхээр чи их сургуулаад өнгөт төгсчөөд тэр анхныхаа орсон ажилдаа бас удаан баймаар байдаг. Тий. Өөрийгөө хүчээ үзмээр байдаг. Тий. За эхний одоо юу нэм юм бэ штэ. Одоо асуудал нэх юм уу? Ажилтай холбоогүй юм зараад байт юм байна. Одоо хамгийн жоохон кофе мафи. Яна наад чинь би бүр яг ярихсан чинь би бас тэгдэг байхгүй юу? За тэгтээ. Тэгтээ. Аа за. Тэгээ бас би зөв ингэж бодож байна. Яаж бас хэлхээсээ шатгаад юм бэ? Яадаг юм бэ? Яг уу. Та юу хийж байна? За яг нөгөө менежер бол бас нөгөө цаасан байгууллагч гэдэг юм бол тий хийх хамаатай менежер нь тий. Гэхдээ ер нь бол яг хоо юмнуудаа өөрсдөө зохицуулах хэрэгтэй тий. Тэгээ тэр залууд бол таагүй шүү дээ. Би бол шууд залуу гэж гिचглээ. Тэр яг гэвэл архиар шахаад гэсэн гэ тий. Игдүү хөвдөл бас айхтар шахах байх тий. Тэгээд тэрний чинь тэгээ бас дахиад нөгөө нэг илэрхийлэх явдал болчиход байна л да. Наад яг хийсэн дэр чи нэг өдөр зөөлөө, хоёр дахь өдрөө зөөлөө тий. Гурав дахь өдрөө уушлаа би жоохон завгүй байгаад байна. Та ингээ зарим минутаа өөрөө зохицуулж агаарай. Тий. Би бас яг нэг ингээ явахаар нэг өөрийнхөө ажлыг алдаад байгаа юм шиг санагдаад байна гэдэг ч юм уу тий. Өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. За тэр шинэ ажилтнтайгаа танилцах гэж зүгээр суусан юм уу тий. Яг хоо наад чинь бол айгүйх ихэнх одоо компани гэлтгүй ийм хамт олон бүрдсэн газруудад байдаг юм л да. Хамт олноор нийлээд суух тий. Тэн дээр бол яг гоё нэг ганц пив уугаал юм яриад нэг жоохон вайн уугаад ч юм уу. Жоохон ингээл яг хэмжээндээ ингээл яаж болж байна. Гэхдээ шинэ орсон хүүхдийг дөнгөж сургууль төгссөн хүүхдийг чинь залуу хүүхд шүү дээ тий. Тэр хүүхдийг адилхан уу гэж шахдаг бол маш буруу тий. Одоо нэг хүнийг уулгаж ийж нэг уг хүнийг мэддэг сэддэг гэдэг юм айгүй. Хуу санагдаад байдаг байхгүй. Уулгаж нэг үзэх хэрэгтэй юм хэрэгтэй гэдэг. Тий. Тэр чинь яг тэгвэл тэр хүн уудгүй хүн байвал заавал ууж үзүүлж тэр хүнийг тий мэдээж уусан хүн бол янз бүрийн авир гаргана, янз бүр болдог штэ. Тухайн хүнээсээ шалтгааллахгүй тухайн уусан цаг нөхцөл хаана уусан өмнө нь уухаас өмнө юу болж исэн гэдгээс шалтгаалаад янз бүрийн зан авир гаргах ингээ хичээж явж байгаад яг согцсон үедээ илүү дутуу юм ярих тий хингэх гээд ингээл өмөрч бодох юм их байдаг байхгүй. Гэхдээ хамгийн буруу жишг мөртлөөсөө хамгийн их тогтсон жишг. Нуух гэдэг. Тэгээд дараа нь тэгээ яриад байна гэдэг бас амар юм тий. Дараа наа чинь тэгсэн штэ ингэж тэгж ярьсан штэ ингэсэн штэ согчоо тэгсэн штэ гэдэг юм байна л да тий. Тэгээд тэрний онгоо болгоод байгаа юм уу? Тий. Ингэ санагдаж байна. Ер нь одоо тэгж уун гэдэг чинь тэртээ тэргүй өөртөө согтохоо мэдж байгаа. Эрүүл дээр тий. Тэртээ тэргүй нэлээ уун гэдгээ мэдж байгаа нөхцөлд уучаад янз бүрийн зан ааш гаргасан бол тэр тэндэл өвдөх хэрэгтэй. Яг ганцаар нь хэлэхгүй болоод бас чи ер нь их уулдгүй юм билээ шүү найзаа тий. Чи бүр ингэсэн шүү. Чи тэрнийг санаж гэнэ үү гэдгийг ганцаар нь хэлж болно бас эвтэйхнэр. Тэгэхгүй бол тэгэл ингээд мэдхгүй ингэчээл стокчтөр тэгэл тасарсан байлээ гэдэг ч юм уу те. Юу санахгүй юм гэлээ. Юу санахгүй тэгээд гэл яг зөөр нэг гоё шивэнж болно. Тэгтээ тэрнийг ингээд тэгээд шинэ хүүхдийг залуу хүүхдийг өөртөө уулгачаад дараа нь тэгж инээдэн болгоод онгоо болгоод яаж ийн гэвэл энэ хүүхдэд өөртөө таагүй байсан биз дээ тэр нь мэдээлэл тэр гард юм уу нэ. Тийм шүү дээ. Тэгэхээр чин тэднийг инээж яхад онгоо болгоод инээгээд ярьж яхад тэр залуу мэдээж инээдэн хүрээгүй гомдол төрж байгаа ичж байгаа тий санаа зовж байгаа. Тэгэхээр онгоо гэдэг бол миний бодлоор ингээд тойроо сууж байгаа ч юм уу бүх хүмүүс тэр онгоог сонсоод бүгд инээж ивэл онгоо байхгүй юу.
Онгод бүгд инех хэвээр тий. Харин хин нэгний тухай тэнд байгаа хүнийхээ тухай яриад тэр хүн нь ичж гинэ гэдэг чинь нэг ёсондоо муухай тийм дээрлэлт болоо явчихж байгаа. Тий. Үгээр сохохоор зүхэр сох гэдэг шиг. Наач байгаа юм ш тий. Тэнд яриад бүгд инээжээвэл энэ онгоо. Тэгж санагдчихээн зүгээр. Тий. Нэгэнд нь таагүй, нэгэнт нь холбоотой, нэгэнд нь таагүй байвал тэр бол онгоо биш ээ. Онгоо биш. Тэгээд юмыг ер нь тэр хүүхэд маань яаж хүлээж авах вэ? Гэхдээ угаасаа энийг зөвдөх арга байхгүй. Өөртөө арх болгочаад өөртөө дараа нь шоолж ийн гэж зөвдөх арга байхгүй. Тэр хүүхэд ууж чаддгүй учраас би тэр хүүхэд цайгаа сонгосон байгаа байхгүй. Өөрийгөө мэдчихэж штэ мундаг биш. Тэгэхээр ахаал нөгөө өөрийгөө илэрхийлэх юм л гарч ирсэн. Уучлаарай. Тэ энэ ингээд би уухгүй гэдгээ нэг дахь удаа хоёр дахь удаага эвтэйхэн хэлсэн байдаг те. Энэ бол миний нөгөө яг энэ ажлын юу биш гэж бодож байна. Тэ би та нартай гоё хөвгчлөлтэй байж чадна. Гэхдээ би бол уухыг сонгомооргүй байна гэж болох байхгүй. Тийм ээ. Тэ гэхдээ бол хуучин хүмүүс шинэ хүнээ тэгж яана гэдэг. Ер нь бол шинэ хүнийг ажилд үлгэдэж аавна гэж ярьдаг байсан намайг одоо чиний насн дээр. Шинэ орсон ажилтныг би өөрөө нөгөө анунд ажиллаж байхад хүний нөөц маркетинг биш, сейлс байж шинэ орж ирж байгаа хүмүүстэй аюу гоё огцдог гэсэн. Яг тэгвэл би анунд анх шинээр орж байхдаа миний ингэж өвдөг салгалаад. Байгууллагад утаагүй телевизээр нэг гоё компани гаргаад би Эрдэнэт дэдэг гэсэн юм чинь. Тэг ямар гоё нээлтийн үсжил, ямар гоё газар вэ гэл. Тэгэл би тэнд ингээ ажилд орохоор болчиход бүр ингээ сандраад үүдэн дээр нь бүр ингэж яваад тэгээ бүр ингээ биеэ бэлтэж байгаа. Тэгээд ороод ингээд хүмүүстэйгээ танилцчихсан байхгүй. Тийм. Тэгэхэд намайг айгу гоё өгтөж авчихсан. Тэгээд би хэрвээ тэгж амар сандарч орчоод ингээд намайг хин нэг нь ингээл үний саналныхаа үнийг хэлж өгөхгүй, миний ажлыг зааж өгөхгүй, сэлс чинь олон үн цээжлэн, олон ширээний код цээжлэн тий. Тэггүй байсан бол би үнэхээр хэцүү байх байсан. Тэгээд яг тэр югаараа ингээд шинэ орсон хүмүүсийг гоё кэр хийх дуртай. Тэр үеийнхаар бол үлгэдэж авдаг. Тэгэл дагуулал явж ингээл за одоо 0 руугаа оръё гэл те. За энэ бол манай 0. Захирлын өрөөний хажууд байдаг болохоор ийшээ орох их хэцүү. Би өөр ороод ороод ирсэн. Тийм байн орж болно хэцүү байдаг. Хаяа ичгээрээ хажуудлын өсчнлөө орчихдог, өсчний 0-д орчихдог. Өсчнийхэндээ бол өстой нэр хөөрхөн байгаа юм чи тэд нартай ш найзууд болсон өстой. Тэ байн өсмөсийн хандлалдаг. Тэгэл захирал ингээд хажууд нь байж байгаа тохиолдолд ер нь орхож байгаа ичдэг. Чи өөрийгөө ичж чинь гэж битгий бодороо бид нар бүгд ичдэг. Тэгээд за манайх цалингаа тэр үед ерөөсөө ингээд нөгөө бэлнэр өгдөг гэсэн байхгүй юу? За. Тэгэд цалин авах бол ингэж тэгж авдаг. Бид нар ингэж аваад өдөр хоол ирдэг. Өдрийн хоол бол тийм хоол ирдэг гэж байна. Заяа. Тэгээ бид нар заримдаа цалингаа босон өдөр хажуу талын ресторануудад ордог. Хажуу талд тийм ресторанууд байна. Хоолны газрууд байна. Наач бас гоё юм биш тий. Тийм саналцуулдаг гэсэн. Тийм биш. Тэгээд бол авч явсан баарлуу. Ашаа дараад ийшээ ордог. Нэг удаа бид нар топ 10-ийн нээлт болоод за очоод захирал тудлаа хэлээ явчихдаг байхгүй юу. Тэгэл би чинь бүгдийг тэргүүлэл нэг автобус зогсоож байгаа л хэвээр бид нар тэдэггүй. Бид нар ингээд хамт олоноор явж байгаа суугаа явчих төхөө хүргээд өччих гээл. За гэл. Тэгэл суугаад явчих та микрофонтой жуулчны автобус тэр үед баг л анхлаа орж ирсэн. Анхны жуулчны компани гэсэн байхгүй. За та бүхэн баруун гарт руугаа хардаа. Та бүхний баруун гарт талд Монгол улсын их дэлгүүр байна. Ингээд тэгээ авч явж. Тэгээд авч таа. Маргааш өглөө бид нар юу ч болоогүй биш. Ингээс үзсэн чинь захирал ирсэн ээ. Та нар өчигдөр яасан гэсэн чинь яасан бэлээ? Жижиглээ. Орой хайцсан гэсэн чинь. Харсан штэ. Яасан чи хайцсан гэж мэгэл жүжиглээд байсан чинь. Захирал та нар тэр нэг баарны нээлтэнд очсон байлээ штэ тий гэсэн чинь. Бүгд чимээг болцоо. Баригдаад тэгээд телевизээр харсан байлээ бид нар орой мэдээгээр. Гэтэ сайн утгатай мэдээ юу? Тэгвэл нээлттэй хийлээ бэлээ гэсэн чинь манус явах гэдэг бөөнөр анууныхаа хамгийн урд нь өста бөө амар бүжгэлж нөгөө ингэж бүжгэлээ өста алж ирсэн чинь бид нар ингээд дорн дурцсан байлээ. Тэгээд мэдсэн шүү дээ захирал бид нарыг. Тийм түн шиг бид нар ингээд гой юмнууд бол хийдгэлээсэн л да. Тэгэхээр нөгөө шинэ ажилтныгаа тэгээд залууч гэлтгүй нас харуулцахгүйгээр тэгж одоо архиар шахах мах гэдэг бол үлгийд юм жаах юм нэ тий. Би бид нар үлгийдэж аавна гэж ярьдаг гэсэн. За тэгвэл ингээм. Тэр кофе
явуулж байгааг хоёлаа нэг туршаад үзэх үү? Тэгэх үү. Тий. За За би бол мэдээж шинэхөө орсон ажилтаа. За би нэг Аа, кофенд явуулдаг ихч. Ажлын кофенд явуулдаг юм Ихч. ихч тий. За. За. Ёо, Тимка чи өглөө кофе уусан уу? Уугаагүй. Би асуугаагүй. Хоёлаа кофе уух уу? Хоёлаа юу. За. Тэгэх. За. Гэтэ кофе алгаа. Мэдээ кофенд яваад. Би ч ажилтаа л байна да гэж. Дарах. Хоёлаа ингээ дараа би чиний нэг юмд явж. Дараа юу? Тий. Юу ч хамаагүй юу? Бас юу ч байгаа. Би чиз уг унах гэдэг. Дараа нэг чинь бас нэг кофенд явчих. Кофенд уу? Тий. Дэлгүүр маргааш. Тий. За. Тэгвэл би маргааш эрэхтэй ч юм уу чамд кофе аваад ир. Гэтэ би бас мөнгөний өгдгөр өгье. Өгдгөр өгөх юм уу? Өгнө. Тэгвэл болсон шүү дээ. Наа чи тань арай л алдагдaltaй юм шүү. Алдагдaltaй. Би арай сайн бас ярьж байгаадаа ойлгочихлоо. Өөрөө ярьж байгаа юмсан. Саний юун дээр бол даа чин маргааш ч гэсэн авчрах юм чин та. Өнөөдөртөө би завгүй байна. Аха. Тэ өнөөдөр би одоо яг хурал руу орох гэдэг. Тий. Чин бид нэг кофе ууж сэрэгчгээд хуралдаа орох хэрэгтэй болчиход байна. Тэ туслаач. Тимка please. Тэгвэл нэр болж байна шүү тий. Тий. Гэтэ ер нь юу юм шүү. Ингээл хэлж байгаа хандлага юм шүү. Кофенд яваад ир биш. Чи нэг кофе аваад ирдэ гэх нэг өөр ахгүй юу? Тийм байна тий. Ана чи нэг кофе авч ирдэг. Би ч юм ингээ хоёр дахь зарж байгаа даа жоо хичээд байна. Хоёр дахь явуулж байгаа даа гэдэг ч юм уу тий. Энэ бол миний юу шүү дээ. Гэтэ та ичдэг үстэй. Шүү дээ. Ичэн шүү дээ. Ичж байгаагаа л хэлнэ шүү дээ. Тийм юм байна, тийм юм байна. Ер нь бол харилцаа үстэй гэдэг шиг л надад яг тэгж санагдсан. Сая жишээ аваад ингэж бодсон гот. Тий. Гэхдээ ингээл учир зүггүй байнга зараал нэг өөрийнхөө өөр хүүхэд шиг юм шиг бодоол тий. Ингээд тэрнийг юм чинээд боддгоо бол айгүй хэцүү байхгүй. Баярлаач байхгүй. Ингээ ястай гэсэн шиг хандаад ах юм бол дургуцгаас өөр аргагүй. Жишээ нь одоо ийм байт юм шүү. Би зөв тэр хүмүүсийг ойлгох гэдэг байхгүй юу? Одоо тэр офисын тавтай ихч штэ. Тавтангуудаа яг хөө гэхдээ би үнэхээр бас явуулгаа үннээ л хэлнэ. За. Тэнгүүд Гэхдээ хариутай. Тэнгүүд ингээд одоо залуу хүмүүсийг яг ингээд энэ тэндээ ингээд зарна штэ. Яагаад гэхлээр тэр тавтай хүн чинь өөрөө анх тэр компани зарж байхад яг тийм одоо юу явж исэн те. Одоо бүр өөрийнхөө дээшээ ах нар ихсэн штэ ингээд одоо ингээд үйлчлдэг зарагддаг. Тийм байгаад тэгээ өөрөө том болонгууд ингээд ийм цикл яваад байгаа юм шүү. Таныг ингээд жишээлбэл одоо анх ажлын байран дээр 10 дөө штэ. Таны ингээд зарж марах уу? Тэр үед гүйцэтгэгч нь өөрөө өстө өөрөө гуйж байгаа л явж штэ. Хөөе манайхаа би гарах чинь юм захих уу чи компот авах юм уу? Тэгвэл би талын нийдэн шүү гэж мэгэд би чинь тэгдэг ус. Тий. Угсаа тийм байсан байгаа сте. Тийм байна. Нөгөө бас ирчүүдээр авах болчих гэдэг шүү компот. Чи компот захих уу? Би явж ирээд талын нийдэн шүү найзаа. Компот гийг багт нь. Тий. Тэр өөрөө идмээр байгаа юм шүү та. Тэгсэн байхгүй юу? Бид нар өөрсдөө хүндний өмнөөс бидний монголчуудыг хэлж сураагүй юм бид юм шиг. Нөгөө өмнө нь нөгөө нэг юм нүүдэлчин соёлтой гэдэг рүү аяг чигдэг штэ хэдүүлээ. Нүүдэлчин соёлтой. Тэгэл тулаан болонд явал дайтаж алж малж устгаж тэр авийн ингэж хайчаал тэгэл уухаа гэж явчихдаг. Тэр ард тэр үнэт зүйл юу ингээд нэг хамаагүй газар нутгийн төлөө ч юм мэдгүй юуны төлөө те. Тэгэл ингээл уучлалт гуйж сураагүй нэг тийм юу юм шиг байгаа юм. Тийм магадгүй. Би бас нэг Японд ажиллаж байхдаа ресторанд яг баарн дээр нь бартендер идсэн байхгүй. Тэгээ яасан чинь бид нар нэг юм аяг угаагчгаа ингэ цэвэрлж тэр нэг доорлол хогмог нь асааддаг ээлжээрээ. Тэгсэн чинь манай нөгөө нэг одоо намайг анх орж ирэхэд байсан хүн одоо манай ажлын ах болчихж байгаа шүү дээ. Тэр хүн цэвэрлдэггүй. Уг нь ээлжээрээ цэвэрлэх хэрэгтэй байхгүй. Тэгээ би дараагийнх нь ээлжэн. Тэгээ цэвэрлдэггүй би нэг хэсэг цэвэрлсэн чинь хэсэг цэвэрлээд хаяа ингээд орхиж мөрхөнгөө цэвэрлдэггүй. Тэгээ би бүр тэрх юм бас цэвэрлэхийг болоод дургуураад. За. Би цэвэрлэхгүй. Чи тэгж гүжүүдсэн гарах юм уу? Тэгээ харин нэг одоо би бүр ингээд нэлээд олон цэвэрлээд ингээ яасан чинь нөгөө хүн чинь бүр өөрийгөө цэвэрлэх нь гэдэг бүр мартцсан юм яатсан. Эсвэл нааддаг байхгүй. Ингээ чимээгүй хийгээд яваад байгаа хэвчээ ороод тэрнээ аа. Тэгээ ингээд тэгээ битгарын дунд бас нэг юм тэрнээс болоод нэг юм үл ойлголцсон үүсээд тэгээд ингээд жоохон сүултээ мэндэл зэнтэл гэж болоод сүултээ нэг тийм бас байхгүй. Тэгээд би нэг өдөр бодоод ч юу. Тэгээд очиж шууд ярьцээ. За хоёул энийг ингээд яая. Цэвэрлж амжихгүй бол ингээд хэлчих. Тэгээд ингээд ээлж дараатай ингээд цэвэрлж. Тэгэл зүг зүгээр болсон. Тэгээ би ингээд тэр хүртэл одоо амар олон сар
ингээд стресстэй ч юм уу те түрүүний ярахаар ингээд цэвэрлэегүй байж ингээл ингэж явцсан байхгүй. Дотроос ингээд тэгээ хилцэн чинь тэр өмжгсөн ойлгоод тэгээ надад ч гэсэн амар болоод тэгээд тэр асуудал ч гэсэн шийдэгдэж байгаа байхгүй. Тэгэд чи тгийгүйсэн бол чи хахад хэдэн өдөр тэр хүнтэй стресстэйж ажилдаа очиос дургу хурч явах вэ? Харин тийм. Тэгэхээр хүн яг нөгөө харилцаа чинь өөрөө хүнийг стрессдүүлдэг гэдэг чинь наадах чинь байгаа. Тэгэнгүүтээ нөгөө хүнийг би чинь баг энэ албаар ингээд юм мэгээд юм гэсэн чинь нөгөө хүн маань хаяа мартаад ч юм уу те хаяа ингээл зүгээр нэг санаанд ороогүй ч юм уу тэгэл яг тэмхэ хийхдээ юм чинь гэл те. Тэнгүүд би тэрийг ургуулж бас бодоод ирсэн байхгүй. Тэгээ сүлд бас гимшээ. За нэрээ бас ярилцчих чинь л хамгийн зөв юм байл. Манайхаа юу гэж бодож ийн доор бичээрэй. Олон талтай. Тэр ямар цаг үед хинт ямар хүмүүжлтэй ч гэдэг юм уу эсвэл ямар юм тохиолдсон ямар нөхцөл байдалтай хүнд яаж хэлгээс шалтгаална. Тэг бүх юм. За жишээлбэл ийм ануунд ажиллаж байхад манай нягтлаа эмэгтэй надтай чацсан. Надаас бараг дүүч үлээ. Нэг дүүмөч үлээ. Би тэг дөнгөж 24 шүү дээ. 23, 25 таач байсан. За. Тэгээд би ингээд тэр эмэгтэйг хараад бүр шүтдэг байсан баг. Ингээл нэг ерөнхий нягтлаа шүү дээ. Тэгэл амар их томоо бодоол ингээл нэг бич компьютертай тааруугац хэдэн Excel дээр л хэдэн падана шивдэг байсан болохоос шүү дээ. Тэгэл ингээл харахаар айгүй хүн бодол ингээл харж марахгүй ингэж мөнгө шивж байлсан ингээ амар тэг би ямар мундаг юм бэ. Тэгэхэд миний байж байгаа царай гэж боддог байсан байхгүй юу? Йоо надад чацсан үжиж бүр компани ерөнхий нэгтлээ яасан мундаг юм битээ вэ те. Гоё юмаа гэж бодоод тэгээ тэр чинээгээр бас нөгөөдөг чи хэлнэ бас. Та. Тий. Ер нь нэг чин дотор ингээд энд нэг жоохон юм бодогдсон бол жоохон тунгаажаад ингээд тиймэрхүү юмнууд бол тунгаахгүй шууд хэлнэ шүү дээ. Мартчихин шүү дээ. Тий, тэгэл чи гоё юм аа. Чи яаж ингэж боддсон бэ тий? Энэ чам амар хэцүү биш байна уу? Ямар гоё юм, мундаг юм аа. Яаж ингэж чадчихна гэл ингээл ярьдаг байсан байхгүй юу? Тэгэл тэрнийгээ би чинь айгүй гоё магтчихин гэж бодоод байсан чинь нэг удаа надаа тэр эмэгтэй арх марх уудаггүй надад амар хатуу гэлсэн шүү дээ. Яагаад? Нэг өдөр бүр амар хатуу. Бараг тэгээ хэлж яхад өдөөс хэлсэн баха. Чи ер нь яагаад намайг өдөөд байгаа юм гэдэг. Тийм үү? Чи яагаад байгаа? Чи ямар сони? Би ажиллаа юмэр нь бити хүнд оромжлоо та. Тэгээ би өөрөө бүр ингээ шоконд ороод тоглоод байгаа юм болов уу гэж бодоод эхлээд миний санаанаас гардаггүй байхгүй. Ууг нь таавал айгүй гоё илэр хийлээ тэр үнийг магтаад нь шүү дээ тий. Тэгсэн чинь нөгөө хүн магтаад бүр ингээд би бүр үнэхээр өөрийгөө би ингээд ийм юм чадахгүй. Би бүр энэ сургуульд сурсан ч би аягаас сурахгүй гэж бодож модол тий. Тэгээд чи ер нь яагаад намайг торомжлоод байгаа? Би 50 ажиллаа юмээр. Юу вэ чи гэдээс би ч алуус. Тэгээ би бүр ингээ гайхаад ингээ тэгээд би хариу юу хийлээ би одоо хэрэлдсэн болов. Би одоо би гайхаад идэг байхгүй юу гцсэн болоо. Би яг тэр өмнөд надад тод сонсогдоод байгаа байхгүй. Тэгээд бодохоор би өөрөө магадгүй буруу ойлгуулж магадгүй өөрийнхөө бодлыг тэр биширснээ бахархснаа тий. Би бол хүн намайг хөөрхөн гэвэл би хөөрх юм бэнэ гэл явчихдаг. Тий. Хүн намайг таста ухаантай маяг хэд биш нэр би ухаантай ш тэгэл өөрийнхөө өмнөх ухаантай юмнуудаа бодож бодоо тий гэж мэгэл ингээл тий. Тэгэл бүр хинч надад одоо ингээл сошиалар над руу юм бичэн штэ тий. Ихчээ таастай тийм шүү юм шүү хтнэстэй ваа баярлалаа өнөөдөр гоё болох нэ гэл ингээд бичиж ингээд би яг тэрэндээ би тижигдээ явчихдаг байхгүй юу. Хэлж байгаа хүн зөв өнцгөөс нь чи намайг програмтыг одороо чиний ингээд хийж байгаа ажил үнэхээр хүндтэй тэгтээ чи энийг хийж хийгээд давж гараад байна гэдэг бол бахархал тий чамд айгүй том ирээдүй байна гэх юм уу тэгтээ хин хэлж байгаа самаар одоо би чинь тэрийг худалдагч байсан шүү дээ тий тэгэхэд худалдагч нь ерөнхий нэгтлэнгийгаа тийм биш ерөнхий нэгтлэнгаа худалдагч нь орж чистэн нэр мэрийг дахаар ч бас юу шүү. Гэтэ уг нь үе үстэй. Үе. Тэгээд ямар ингээд бүр маазарганаал байсан биш үү нэг магтаж ийн гэж чинь үү. Ер нь би хит удаа тийм байдалд би орж ирсэн. Тийм үү. Би чин сэтгэлээсээ зориулаад хүнд ингээд юм хийгээд тахад дараа нь ингээд намаа ингээд шаал өөр ингээд бодож модол те. Тэгдэж шүү дээ бас. Би эсвэл хитрхи хичээдэг юм шиг. Гэх мэтчлэн бид нар ингээд үнэхээр чанд шарж ижил дотроосоо юм гарахгүй болоод хин нэг санамсаргүйр гомдоочод гомдоосноо мэдхгүй яваад энэ амир хүнийг гомдоочоо те дараа нь би өөрөө гомдоосноо мэдхгүй ингээ хажуугаар нэмч мгээ явахаар бүр хараад энэ бүр гэж юм. Улам үдээд байгаа. Улам үдээд байна гэж бодогдсон шүү дээ те.
Тэгэхээр л нөгөө нэг бодогдсноо ийдгээр асуух. Тэ чи нэг ингэж ахаар надад нэг намайг нэг ингэж яаж байгаа юм шиг санагдаад ах юм аа гэхээр гүү би тэгээгүй шүү гэдэг үнэ хэлнэ шүү дээ би тэ. Эртх нь ярилцахгүй болвол бодолчин бас нэг юу яат юм шиг л дотор ингэж бидний эртээ ургаж төлждөг, ургамал ногоо ургадаг, тэг хүн өөрөө өсдөг. Тэрнтэй адилхан хүний бодол сайн бодвол сайнаараа үржүүлээдэг, муу юм бодвол муугаараа үржүүлээдэг. Энэ бол шашны ямар ч үгүй шүү. Зүгээр л муу юм бодож байгаа хүн ингээл бүр ургуулж бодоол гомдоол өөрийгөө өрөвдөөл тэг ингээл яваад байна. Тэгэхээр энээсээ эртгэн гарах хэрэгтэй. Тэ? Нөгөө юмд явж байгаа хүүхдийн хувьд бол тэгэх ёсгүй, албагүй. Тэ? Тэрнийгээ гоё өөрөө ойлгох хэрэгтэй. Гэхдээ бас ойлгуулахдаа бол ингээ гомдоод яваад байж болохгүй нь байна. Тэ? Тэгээд эсвэл өөдөөс нь шууд би чиний одоо ажилт нь уу? Би чиний ажилт нь. Гэж болохгүй нэ тэ? Зүгээр л. Тэгэхээр бүх зүйл бараг л тийм илдэг харилцаа болчиход байгаа зү. Ер нь тийм байна те. Яг үннээсээ бас байх хэрэгтэй юмд. Үнэнгээсээ яг хэлжүүл бас Чин сэтгэлээс. Тэгэхээр манай үзэгчид сая битэрийн ярианаас юу ойлгосон бол битэр зөв ярьж юу? Энэ бүхнийг манай позитив дадлынхаа доор бичнэ. Зя. Cupcake хийсэн. Хөө, энэ ямар юугаар хийсэн юм? Бор өнгөний юм. Энэ би нөгөө нэг амтлаг брендийн нэрстэй чанамлыг ашигласан. За. Тэгээд харцсан муугтайгаа. Юу хийсэн? Эхлээд би чинь банан хийгээд, өндөг хийгээд, овёсны хурал хийгээд. За. Тийм, тэгэнгүүтээ амтлаг брендийнхаа эх орны одоо хөрсөн дээр ургасан тийм ээ. Нэрстэй чанамлаа хийсэн. За, зэмэр мундаг. Гоё. Өөрийнхөө хийсэн юм гоё мөл амсаачгүй байж. Тэгэхдээ ийм өнгөтэй cupcake авах удаа идэх чинь. Самар. Ямар гоё амттай. Нэрсэн амттай. Тэнгүүтээ энэ маань өөрөө нэг ялган биш бааз. Сахарын агуулмж багтаа авч байсан нэг юм ялуур болохгүй. Тэгээ ер нь гоё хизээж ийдсэн болохоор юм. Яг л бас овёсны гууртай. Ямар гоё. Манай хэд итгэв. Энэ харин ийм гоё болсон байна. За манай зурглаачтай Анжелта. Хаалт нь гоё юм манайхаа. Гоё юм. За би юу яа? Яна сая баахан нөгөө нэг одоо ахаад би тэр юун дээр бас дүгнэлт хэлнэ. Жинзигийнхэнтэй зориулаад. Тийм, жинзи үе гэж яриад байгаа боловч жинзи үеийнхэнтэй бүх хүмүүс бас харилцаанд орж байгаа байхгүй юу? Тэгэхээр ганц үеигээ одоо мундаг эсвэл хэцүү гэдгээрээ биш. Бид нар энэ үеийнхэнтэйгээ яаж харилцах вүлээ? Бас тэр үеийнхэнтэй тодорхой хэмжээр орох хэрэгтэй байхгүй юу? За. Юу харин сайн баах нэг архиар шахах байхгүй ярьсан чинь. Тэр бол дүд намаагүй. Тэр за бити хизээч бити эмзэглээрээ. За хоёулаа хаалны дараа гоё юм юу хоо чи юу юмараа би бол чад зөөл юм өгмөр байна. Ярьж байгаа сэдвийн дагуу ч гэсэн. Тэгээ. Тэгээ. За орой. Юу вэ? Шигүдэри. Мэдж байгаа. Гоё. Би өгийн энийг бас сайн мэднэ. Тийм үү? Тэгээ энийг ч одоо Япон явахдаа байн авч явдаг тий. Энэ бүр яг гоё юм. Япон. Та ч бүр юм биш тий. Тий энэ хараа. Ийм гоё юм. Ямар гоё. Жүнц гэдэг лээ, юу гэдэг лээ. Энэ яа дээ. Энэ хараа ингэдэг. Архих энэ ишин. Тэгтээ шилтэй. Мөсөгийг төргөөдөө. Чи тэнэг шүү. Чи тэнэг. Чи тэнэг шүү. Харилцааны юм ярьж үгүй аргагүй 30 юм да чи. Гоо энэ вайн зайныг ингэж хэлдэг шүү дээ. Гүм үү? Хараач дээ чи нэрээ тийм. Энэ дараа халуус хийгээд тийштэй. Хошилтэй. Тийштэй шимээр хийд халааж удаа шүү дээ. Энэ бас өөрөө
архиа хийдэг юм гоё юм жижиг юм бас юутай. Тэрийг болохоор чинь нөгөө бурхныхаа ширээн дээр тавьчихсан. За. Усан дахилгынхаа усыг хийдэг болсон. Гоё юм бэл. Йоо ямар идэвхтэй юм бэ? Зүсрэгээд өгч. Ямар хөөх юм бэ? Мөс хийдэг гэдэг шүү дээ. Энд чи гэртээ чихт гоё яваад. Цэнцэрэн. Манай энэ Монгол үйлдвэрлэгч нараас та үнэхээр мундаг байгаа. Өөртөө тэтгэдэг хөд нийлүүлж явж байгаа тий. Одоо эн чинь бидний нүрийг тахалдаг ганц юм болчиход байгаа байхгүй. Ганц юм ч байхад бас нэг нүрийг тахалдаг. Тий, яг үнэ тий. Тий. Одоо ингэдэг байхгүй юу? За би яг нэг ингэ. Яг танд яг юм жиг өөрхөн кейсийг ярьж байгаа. За. Япон руу одоо нэг юм цагаан архиа одоо нэг ер нь бол гэтээ нэг эдэний дээж гэж ер нь ганцхан монголч гэлтгүй хаасайгүй арх хөхн айгу хүндэлтэй юу хэлбэр байхгүй. Одоо үндснийхээ. Одоо солонгос ах юм бол үндэсний архиа өгнө, Япон байх юм бол одоо саке тий. Тэр тэрийг өгнө. Сөөж өгөө. Сөөж өгөө. Тэнгүүд Монгол ингүүд одоо бид нар цагаан архиа өгөөд өгсөн байхгүй. Тэнгүүд нөгөө цагаан архи чинь 38 40 градустай. Тэнгүүд нүүдэлж ууч чаддгүй. Би ятцын нэг харилцагчтай өгсөн чинь маргааш нь би чи айгүй гоё архи өгсөн. Дээр үйд шүү. 20 жилийн өмнө. Юу өгсөн бэ гэж гахацсан. Одоо миний хөрчөнд байгаа гэдэг. Харин тий. Тэгээ би дараа нь Япон захирлынхаа гэрт нь нэг очих уулздаг байхгүй юу. Тэгсэн чинь тэр гэрт нь ингээд дүүрэн нөгөө манай Монгол архинууд байгаа юм. Уухгүй, ууч чадахгүй тэр. Тэг хаа явцсан юм бэ? Нөгөө тэнд нь бас тэгсэн. Тэгээд би бодоод тэгсэн чинь энэ шигүүдээр яг худалдаанд хэдэн жилийн өмнө юм бэ. Гараад тэгээ яг энэс захиралтай өгсөн чинь энэ өстой гоё юм байна. Тэгээд би хамгийн гол нь утга учир тайлбарч хэлсэн байхгүй. Энэ яг манай Монголын үндэсний одоо яг ийм шимээ архиа тэгээд 100% одоо цагаат энэс. Тийм цагаат буюу тийм сүү одоо тий сүүнээс гаргаж авсан ширхэг тусвал ус жороогүй. Тэгсэн захирал бүр гайхаад тэгэнгүүт айгүй ган ширхэг тусвал ус жороогүй. Яг тэр яг сүүнээсээ гаргаж авсан юм шимээ. За хэлээ ууж үзхөө. Чи гоё задлж. Чи тэгвэл одоо хараа гадагшаа явахдаа энэтэй навчив. Харин тийм юм байна. Тэгээ энийг чинь яг нөгөөдөл чинь яг чинийхэр сэтгэжтэй 30-ны сэтгүүгээр ийшээ мөс хийх үү гэд тэгэнгүүт нь чи ийшээ хадууныг хийнэ гэд. Тэгэхээр чин архийг хадуунаар нуун гэдэг чинь санаанд эн чин бүр гоё соёл юм шүү. Тийм. Нөгөө сөөж үгээ гоё ууж мудаг солонгосуудаа өгөөл те. Гоё ингээ боцсоо хийж юм те. Хаваалаа. Чи энийг нөгөөл энэ яг зориултынх нь явтай. За одоо юугаа хийдэх вэ? Нэс хит ашигласан болохоор. За болсон байна. Яа. Түртний. Халуун уухын ихтэй яг юу нь юу гэдэг юм бол та. Халуун нар ч уухаар нөгөө ядаргаан сайн. Тэгээд ихээр нь халааж уухгүй шүү дээ. Орой удахта халаагаад шар тас хийгээл уухад. Тийш дээ. Ядсан шүү дээ. Дарна ядаргаа дарна. Тийш дээ. Гэтэгдэг аахгүй юу? Шар тас байгаа мó? Бага. Оо. Янзын. Одоо нэг гоё заахгүйгээр өөрөөр нь халаахад. За ийм байна. За тэгээд ер нь бол жинзи үеийнх юм байна те. Одоо ажилд орж байгаа гэхээр тэгтээ амир өрдмөр байгаас тэ дөнгөж сургуулаа төгсөөд их сургуулаа төгсөөд зөндөө хүсэл мөрөөдөлтөд ороод ирэнгүүт нь гэж баахан юмд зараад те. Тэгээ ажлаас гартлаа гарыг гэж бодтлоо байна гэдэг амир ахгүй юу. Тэгэхээр ингээд юмд явуулчаад баярлаа гэж хэлдэггүй те. Тэгэд нэг шууд энэ угаасаа бид нарт ингэж явах хэрэгтэй гэсэн шиг ханддаг. Одоо хоолойны өнгө тоон тэр бүхэн нь ингээд ийм дээрэнгүү маягтай ч юм уу те. Тэрнийг манайха өөрсдөө мэдэхгүй байхгүй. Бид нар ч гэсэн мэдэхгүй юм зөндөө байгаа шүү дээ. Мэдэхгүй анзаарах өөрийгөө анзаарахгүйгээр хийж байгаа үйлдэл. Тэгэхээр нөгөө бие биендээ тэрнийг сануулж хэлдэг те. Өөрөө ингээд намайг ингээд ядаж та надад баярлаа гэж хэлчихвэл би бас айгүй баяртай юмар би бол тэгэл юм байна. Надаас баярлаа ундраа гэд хэлчихвэл би маргааш ахаал юмд чи явна шүү гэдэг ч юм уу те. Тэр баярлаа гэдэг үг хүнд чи ямар гоё хүч өгдөг гэж бодож байна те. Өөртөө цайсулж байгаа юм шиг л болно шүү дээ. Тэгээд миний дүүнэр үнэхээр саях шиг кейс тохиолдох юм бол ээлдгээр гоё хэлчихжээ те. Хэлээд үз. Гарна гэж бодоод юм уу?
олон хоног шаналж, олон хоног ажилдаа ирэхээс имэж ари хийж ирж тэгээд анхныхаа орж байгаа ажилдаа бас удаан ажилламаар байдаг тий. Ажлаа имэр шүү дээ. Тийм болохоор илдгээр өөртөө их юм бодоод авахгүйгээр та намайг инкер бэ надаа ингэ санагдаад ах юм. Тэгэд би хагж ингэхгүй та ингэдэг юм ер нь кофегоо мартахгүй аваад ирж авахгүй юу гэдэг ч юм уу те санал дэвшээ. Хоолгоор ингээд саундыг хүзүүнсээ зүгээд та тэгээрээ тэгээд үнэхээр арх уулгачаад арх уулах гэдэг юм бол хэдүүлээ уухасаа өмнө хэлээ л да тий. Уучлаарай би арх ууж чаддгүй маа тий. Арх уухгүй байлаа гэд би та нарт ингээд онцгүй санагдвал одоо би зүгээр шүү. Би ажиллаа хийнэ. Би хичээж байгаа тий. Харин ажил дээр алдаа оноо гарвал надад тусалж дэмжээрэй гэд хэлчихэж байгаараа миний дүнэр заа юу. Тэ болохгүй бол энийг үзүүлчихгүй энэ влогийг. Очоод яг тэр хэсгийг хараа. Энэ нараа энэ юу яриад байгаа. хажууд нь үзээл яваад байдаг. Үзээл их чинь хараа гэж хэлж энэ нараа энэ амир гоц. Энэ зарж байгаа хүн 8. Тийм шүү. Тэ. Тэгэл янз бүрийн арга ба штэ таглоомоор ч гэсэн хилээд ингээ ойлгуулах. Тэгтээ би ч гэсэн бас ингээд нөгөө шинэ арсан хүүхдүүдэд ингээд хөөрхөн санагдаад явуулаад идэг байхгүй таглоом ингээл те гэж мэгэл те тэрнийг ч гэсэн надад бодмоор санагдлаа. Тэр хүүхдэд таатай байгаа мó тааламжгүй байгаа мó би мэдэхгүй байгаа. Тийм тий. Тэгэхээр наана ингээд хийж байсан цаанаа бас. Би тэгтээ хаяа хэлдэж штэ. Яна их чинь чаа ингээд хэлэхэр чамд ямар санагдаж байна зүгээр үү? Тэгэхээр зүгээр гоё штэ их чи. Зарим тэмцээ өвчтэй тэгээд тэ тэр асуусан нь цөөхөн. Тийм байна. Таны жохорч гоё юм уу? За тэгээд хоёлаа одоо шимээ архи халуун нар нь шар тустай ууж үзүүлээ. Аманд бороо бас гарч байна. Гоё хөхтэй болсон дээ. Яа, чи манайхаа. Одоо эдэний дээдээ өгтөө тохоогоо өргөд хөндлөж байгаа шүүгээд энийхээ бас санцуугаа бас авахтаа санцуугаа буулгаж ингээд за гэж авах нь шүү дээ. Нэр халуун шууд талцсан биш. Тийм байна. Энд дээр бас мэдрэгдэж байна. Тий. За. Вайн шиг үнэрлдэг үлээ. Гооха. Аюу кинэнгүй. Үннээсээ хэлээд байгаа шүү. За. Ингээд нүд рүү хараад. Сайн сайхныг хүсье, тийм ээ? Манайхан чи ингэж боддог үлээ. Үгүй шүү дээ. Гинэ маа. Хатаагаад шар тустаагаар бүр гоё шүү. Би бас эмээгээсээ сонсч ирсэн. Нойр сайжирдаг гэж бол би сонсч ирсэн. Тийм нам уддаг. Чин одоо ч эд таврын ядаргаанд хоёлаа хөрөхгүй гэд ингээ хийчихдэггүй ингээ тагтаад. Хоёрдугаар бүлэг маань ийхүү өндөрлөж байна. Тэгээ бүх комент сэтгэл бичсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд позитив дадлынхандаа бас маш их баярлалаа. Битэрийн саяын ярилцсан яриаг манай явуулсан хүүхдийн кейс дээр гоё ажиллаад дүгнээд цэгнээд өгөөрэй. Тэгээ манайхан бас өөрсдөө сэтгэлээ бичээрэй. Ийм тохиолдол гарч ирсэн үү? Гарч ирсэн бол яаж давж ирсэн гэ бусадтайгаа гоё хуваалцаарай. Ер нь тэгтээ ингээд нөгөө дайсан гэдэг дайснараа дуустдаггүй маа. Тэ? Миний 10 жилийн ангида ингээд тухайн үед таардаггүй байсан охин битээр одоо хамгийн сайн нөхөд байна. Их сургуульд байхад одоо манай single ladies 4 тоглож байсан юмжир хичснээс Арика хоёлаа нэг урнаа заа юу. Арика битээр болохоор нэгдүгээр курст ерөөсө таардаггүйсэн. Ийм байсан. Яг юм яхаар юу гэнэ хүмдэхгүй гэж яваад үлдсэн зүү байсан. Тэ. Тэгээ одоо бол ингээд Арика битээр бүр ингээд бүх юм нуудгүй сайн найзууд Арикоос чи миний тухай юу ч асуусан бүгдийг ярина. Тэ Арикогийн тухай чи надаас юу ч асуусан бүгдийг ярина. Тэгээд ийм гоё найзууд тэг би бинийг үргэлж хайрладаг. Тэгэхээр ингээд хүүхдүүдээ нэг юмд дургүй болвол тэр чигээрээ битгий дургүй болоорой аль болох ингээд өөрчлөхийг хичээгээрээ аль болох ойлгохыг хичээгээрээ тэ. Тэгээд дараа нь ч гэсэн ажил дээр таарна. Гоё үг гэдэг чинь эр хүний замын хүзүү уртаа.
өсдгөн үлийн даваан дээр гэдэг гоё үгүй. Тэ ер нь барьчих гэдэг. тий. Тэгэхээр ер нь харилцаагаа дандаа муугар битгий дуусгаж байгаарэ. Хамгийн сүүлчийн жишээгээр дуусгая тэхөө. Аа. Юу цагаан сараар нөгөө ингээл айлуудад очдөг штэ ах トゥ хамаатан садны да. Тэгсэн чинь машин тавихаас болоод заяа бүр дээлтэйгээ те нөгөө гоё дээлтэйгээ цагаан сарын өдөр цагаан лимээр нь хар имэрч болохгүй муудалцаж болохгүй гэдэг юм байсаар байтал бүр ингээд хүүхдэд тэрчээд нөгөө айл нь хүүхдэд тэрчээд авгаанууд нь авгаанаар нь ард ард нь зогсчихсон хүүхдүүд нь бараг ингээд талцаал хэрэлдэл бөө юм болсон. Үнэхээр амар юм болсон гэж байгаа юм. Тэгээд нөгөөдөл чи айлдаа орсон чинь нэг айлд орсон. Гадаа зөвхөн машины зогсоолоос болж хэрэлдчихэд те тэгээ хурдан орчих юм дээр хэрэлдэж мэрэлдэж бүрс амар юм болсон гэсэн. Тэгчгээд орсон чинь нэг айлд орчихсон. Тэгэхээр бид нар ингээд зөвхөн машины зогсоол дээрээс бид нар ингээд ойлгоцож болох байхгүй юу? Тэ? Оо танаа хүүхд арай балчир юм аа. За яг хөө бид нар ингээд хүлээж агаад олчихъя гэх тэр хүнийхээ айл болох юм хэцүү юм олж харж агаад тэг хэцүү юм ч байх үү өөрөөсөө арай гайгүй ингээд нөгөө нэг боломжтой хүүхд бүцөөтэй явж явах ч юм уу те эсвэл арай дулаан уцтай эхнэр нь ингээ уцтай явж явах ч юм уу эхнэр нь жирэмсэн ч юм уу ингээд тийм юмнууд хараад за танах юм чинь танах машин гоё тавьчих те тэгээ бид нар хүлээж агаад айл руугаа орчих зүгээр гоё сайхан шинлээрээ өнөөдөр сайхан өдөр штэ гэж орцсон бодвол тэр айлдаа хараад бүр гоё явах гэсэн байхгүй те тэгээ ингээ орчихсон гэж байгаа. Тэр бол ингээд цаашаа яасныг мэдгүй ч гэсэн энийг ингээ сонсоход амар байгаа. Тэгэхээр ерөөсөө бид нар хин нэгнтэй муудалцсан, хин нэгнийг муугаар бодно гэдэг бол дандаа ингээд нөгөө өөрт хэцүү тухгүй байдлыг бий болгож авчирч идэг. Тэгэхээр бүгдээрээ айл болохыг илтгэр шийдээ. Айл болох гоё эргээр бодъё. Тэ. Тэгээ бид нар эргээр бодоход нөгөө хүндээ ч хэрэгтэй, өөрт ч хэрэгтэй. Өвчин юу бас ингээл аяга хэцүү шаналл юунаас болдог гэдэг ч юм уу тийм янз бүрийн л юм ярьдаг. Тэр болгонд бүгдээрээ гоё ийдэг байна гэдэг чинь төвчээртэй байна л гэсэн үг. Төвчээртэй байна гэдэг чинь төвчээртэй хүн нэгийг бодож хоёрыг тунгадаг л гэсэн. Төвчж явах үедээ. Тэгэхэд төвчээртэй хүнээс айгүй зөв үг гардаг. Чимээгүй байж байгаа тэгээ зөв үг хэлдэг. Тэгэхээр бүгдээр гоё төвчээртэй аливаа төвчээртэй ханд юу гэж хэлээд дуусгаж болох уу? Тэгээ. Манай 50 бол өстой сайхан өр алга гаргалаа. За манай 30-аад гоё тэмцлээ. Тэгээ ингэсэн штэ. Бүх сэтгэлдлүүдийг уншсан. Тэгсэн чинь эн чинь нөгөө нэг харилцааных гэдэг ирэхээр бүгдийг нь уншмаар идэм байна. Тийм байлээ те. Тийм бод чинь тэгсэн. Тэглээ тэгсэн. Тийм тэгсэн чинь намайг юу гэж бичснэг чи уншсан уу? Үгүй. Юу гэсэн? Их айцаараа танаа юу гэсэн бодог юу гэсэн гэдэг. Гайгүй. Уугаар битгий бод. Гоё юм үү? Тийм. Тэгтээ намайг ундрагч та гэдэг нэг бичсэн байсан шүү дээ. Хөрхөн шүү гэдэг. Тэр бол байсан. Историк тий. Яа ундрагч та гоё ширээ засаарай гэсэн. Нэр тийм байсан. Тийм байсан. Тэгээ би тэрнийг зөвөр бодоод ижгаад дараагийн 7 хоногийнх дээр би арай нөгөө төлөвлөгөө болохоор яахгүй хаа. Тэ чиний хоолны менюг би одоо авдаг болъё тэхөө ширээ засах бол. Тэгэхгүй бол надаас хоол хийх хоолоо нуудаг. Тэгээ кейсээ нуудаг. Тэгэхээр одоо би ингээ 2 юм мэдхэд зовхоо байлаа. Тэр бицэн хүүхдэд баярлалаа. Тэгээд дараагийн 4 дахь дугаараас эхлээд гоё ширээ засъя. Гэхдээ бага орчиндоо. Тааруулцах юм уу? Тааруулцсан. Тааруулаад гоё ингээл жоох юм гоё баяр ёслолын хүндэтлээ маягтай. За гоё. Тэгвэл бүр гоё болох юм байна тий. Миний хоолч гэсэн тэгвэл бүр амьлаад явах юм. Тэгш. Тий. Тийм байна. За амжилт. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая да. Гоё баяртай гэдэг хэлнэ гоё хэлээ да. Дараа сайн уу гэд уулзна гэдэг бол бидний хувьд том хувь тавилан. Яагаад гэвэл цаг хугацаа өрүүлж явж байдаг те. Тэгэхээр гоё эрүүл агаарай. Тэ өөртөө хайртай байгаарай. Ийдэг байгаарай. Стресс багтаа байгаарай. Тэгээд дараагийн 7 хоногт бүгдээрээ гоё аз жаргалтайгаар уулзъя. Гоё ирүүлээ. Би таныг сая үзэгчтэй баяртай. Эцэсгч байгаа болоо гэж бодлоо. За, стресс. Баяртай.